Нэгдүгээр ангийн монгол хэл. ГАВ үсгийг таниулах, зөв дуудах, унших, бичих. Зорилго. ГАВ үсгийн хэлэгдэх байдлыг мэдэх, ГАВ үсгийг дэгийн дагуу зөв бичих, ГАВ үсэгтэй үе үг холбоо өгүүлбэрийг зөв унших аргад суралцсан. Зорилт. ГАВ үсгийг зөв дуудаж хэлж сурна. ГАВ үсгийг дэгийн дагуу зөв бичнэ. ГАВ үсэгтэй үг өгүүлбэр хэлж эхээс танина. ГАВ үсгээс бүтсэн үг өгүүлбэр уншина. Бусдтайгаа харилцан ярилцсан. Өмнөх хичээлээ баттган дараах эхийг уншицгаая. Анхааралтай сонсоод дагаад уншаарай. Наадам. Сумын наадам болов. Наадамд олон морь уралдав. Бас даагны уралдаан боллоо. Аав, марал, бид гурав даагны уралдаан харав. Дааг их хөөрхөн байлаа. Ажиглаарай. Зургийг нэрлээрэй. Багшийгаа дагаад хэлээрэй. Гал, гэр, гөлөг, гахай, гутал. Үгийн ихэнд ямар авиа сонсогдож байна вэ? Хүүхдүүдээ зургийг ажиглацгаая. Багшийнхаа асуултыг анхааралтай сонсоорой. Зураг дээр юу байна вэ? Өгүүлбэрээр хариулаарай. Мөөг ургаж байна. Мөөг гэдэг үгийг үсэглэж хэлцгээе. Им, ик, мөөг. Үгийн төгсгөлд ямар авиа сонсогдож байна вэ? Мөөг гэдэг үгийн төгсгөлд орж байгаа Г үсэгтэй танилццгаая. Г үсгийн авианы дуудлагыг хэлж суръя. Багшийгаа дагаад хэлээрэй. Ик, дээд доод үүдэн шүдний хооронд зай үүсч хэлний үзүүр доод үүдэн шүднээс зайтай байлиж хэлний уг тагнайд хүрч хэлэгдэнэ. Дагаад хэлээрэй. Ик. Дармал болон бичмэл Г үсэгтэй танилццгаая. Дармал жижиг Г үсэг. Дармал том Г үсэг. Бичмэл жижиг Г үсэг. Бичмэл том Г үсэг. Зургийг ажиглаад багшийгаа дагаад нэрлээрэй. Өнөөдрийн үзсэн Г үсэг үгийн аль хэсэгт сонсогдож байна вэ? Гал, гэр, мөөг, үнэг, могой, шагай. Үеэ уншиж сурцгаая. Анхааралтай сонсоод багшийгаа дагаад уншаарай. Га, гэ, ги, го, гу, гө, гү. Урт хос өвшигтэй үеэ уншицгаая. Анхааралтай сонсоод багшийгаа дагаад уншаарай. Га, гэ, ги, го, гу, гө, гүү. Гай, гой, гуй, гуй. Г үсэгтэй үгээ уншиж сурцгаая. 1, хог,
туг, тэг, үнэг, үсэг, гөлөг, Монгол, голын ус, алс, хол, аймаг, сум, айраг, сүв. Бичмэл жижиг г үсгийг дэгийн дагуу зөв бичиж сурцгаая. Анхааралтай ажиглаад агаарт дуурайн бичээрэй. Бичмэл том г үсгийг дэгийн дагуу зөв бичих зорилготой танилцаж г үсгээ зөв бичиж сурцгаая. Анхааралтай ажиглаад агаарт дуурайн бичээрэй. Багшийн бичсэнийг зөв цэвэр сайхан дуурайн бичээрэй. Зургийг ажиглаад хүснэгтийг нөхөөрэй. Анхааралтай ажиглаарай. Багшийгаа дагаад зургийг нэрлээрэй. Бүгдээрээ зургийн эхний үсгээр хүснэгтийг нөхөж үг бүтээж уншицгаая. Дагаад хэлээрэй. Машин, машин, м үсэг. Ор, ор, о үсэг. Ном, ном, н үсэг. Гол, гол, г үсэг. Онгоц, онгоц, о үсэг. Луван, луван, л үсэг. За хүснэгтэнд байгаа үгийг бүгдээрээ уншицгаая. Монгол, монгол. Унших дасгал ажиллацгаая. Багшийгаа дагаад уншаарай. Уг, үг, өг. Хаг, хог, хөг. Хурга, хурга. Унга, унга. Хув, ишиг. Хундан, хурга. Хурдан, унга. Дараах эхийг хамтран уншицгаая. Багшийгаа дагаад уншаарай. Мөөг. Энэ намар мөөг их ургав. Аав мөөг авлаа. Ах мөөг угаав. Дүү бид хоёр мөөгөөр хоол хийлээ. Мөөгтэй хоол амттай. Бат мөөгтэй хоолнд дуртай. Цээжлээд хэлж сураарай. Г үсэг. Өвөөгийн таяг шиг г үсэг. Өргөгч цамхаг шиг г үсэг. Хичээлдээ идэвхтэй оролцсон бяцхан шавнартаа баярлалаа. Та нартай амжилт хүсье.